Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамддаг асуудал гарц шийдэл олон улсын туршлага зэргийг энэхүү судалгааны бүтээлээс унших боломжтой. Манай улсын net экспортын 2.3%-ийг жижиг дунд үйлдвэрлэл бүрдүүлж байгаа бол дотоодын нийт бүтээгдэхүүний 17.6%-ийг эзэлдэг. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр хэр оновчтой байгаа эсгэд судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 67% нь дэмжих үйлчилгээний хүртээмж хангалтгүй зорилттой бүлэгтээ хүрч чаддгүй гэж хариулжээ. Олон улсын харьцуулсан судалгаа хийгээд үүгээрээ одоо ирээдүйд чиглэсэн 2035 онлоо чиглэсэн олон улсын одоо харьцуулсан судалгаа хийснээрээ энэ бол маш том ач холбогдолтой болно гэж бодож байна. За нөгөө талаас одоо төрийн бодлого боловсруулагчдаа энэ бүтээлийг одоо бас судлаарай, уншаарай гэж хэлмээр байна. Судалгааны ажлыг уншихад бол нэлээд хүнд байсан. Салбар хоорондын тэгээ маш их олон өгөгдлүүдийг бол сонгож авахтаа бол аль математик загварчлалыг бол одоо аль хэсэгт нь хэрэглэх үү, аль хэсэгт нь хэдийн төлөв нь ямар байх вэ? За харьцуулсан судалгааг бол маш оновчтой байдлаар бол хийсэн гэж ингэж үнэлсэн байна. Өндөр хөгжилтэй улс орнууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжих замаар эдийн засгаа бүрдүүлдэг олон жишээ бий. Тухайлбал Герман улсын нийт эдийн засгийн 90%-ийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлдэг байна. Харин манай улсын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 17%-ийг л жижиг дунд үйлдвэрлэл эзэлж байна. Эдийн засгийн хямралд хамгийн их хүртдэг салбар бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байгаа юм. Одоо Монгол улс үйлдвэрлэгч улс болох ёстой, одоо хөгжих ёстой гэж үзэж байгаа бол жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих ёстой, үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Энэ нь өөрөө онлын хувьд бол үндэслэлтэй юм байна, практикаар нотлогдож байгаа юм байна. Дэлхийн бусад улсууд ингэж дэмждэг юм байна гэдгийг харуулахыг одоо зорьсон хамгийн гол одоо бүтээл болсон. За нэг бол одоо би өөрөө одоо жижиг дундын салбарт бол бас нэлээдгүй жил ажиллаж байна. Ингээ яг эрдмийн ажиллаа бол нэг 5-6 жил бас одоо хийж одоо өнөөдөр ингээ ном болгоод төрийн албан агчдаа, бизнес эрхлэгчдээ энэ салбарыг дэмжиж байгаа оюутан одоо судлаачдаа гэдэг бүх хүмүүст одоо гарын авалга болгож өнөөдөр барьж байгаадаа маш их баяртай байгаа. Манай улсын хувьд олон төрлийн татвар зээлийнхүү ажилчдын цалин үйлс зэрэг асуудлыг давч чадалгүй хаалгаа барьсан үйлдвэрүүд олон бий. Тэгвэл улсынхаа эдийн засгийг бүрдүүлэх гол хөшүүрэг нь байх ёстой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлогыг илүү боловсронгуй болгож экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм а. Үүнийг ажил хэрэг болгоход чухал суурь судалгааны нэг бүтээл өнөөдөр олонний хүртэл болж байгаа нь энэ юм.